Хүмбэр өөрийнхөө эргэн тойронд байнга сайн сайхан зүйлийг бүтээдэг байсан бол өнөөдөр бухимдал гэж зүйл байхгүй байсан гэдэгтээ Тэнгэр даатгалын хамт олон санал нээж өөрсдөө үлгэрлээ аян зохион байгууллаа. Аян 2 дахь удаага зохион байгуулагдаж байгаа юм байна. За энэ нь Тэнгэр даатгалаас зохион байгуулдаг эрсдлийг бууруулах чиглэлээр хийдэг олон ажлынхын нэг гэж нэрлэж болно гинэ. За зорилго нь хүүхэд багшуудыг замын хөдөлгөөнд зөв оролцож жолооч нарт ч за тэднийг хүндлэх соёлд туслах юм байна. Түүнчлэн одоо хүүхдүүдийн хувьд бол аав ээж нар нь ах эх нар нь эцэг эхчүүд бид бүхэн бүгдээрээ үлгэр дуурайлал үзүүлдэг одоо хүүхдүүдийнхээ одоо бааtruуд нь байдаг үүнийг бид нэр үргэлж санаж явж зөв үлгэр дуурайллыг үзүүлээрэй гэж Тэнгэр даатгалын хамт олон та бүхэнд уриалж байна. Өнөөдөр замын хөдөлгөөнд оролцож за Тэнгэр даатгалын өөрсдөө үлгэрлээ аяны хүүхдүүдтэй таараагүй ч за Тэнгэр дэлгэцээ үзээд сууж байгаа жолооч нар энэ уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд зөв соёлтой оролцсон багчуудаа хүндлэхийг хүсэж байлаа.